Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ удаагийн дугаараар ад жаргалын даавраа хэрхэн нэмэгдүүлэх талаарх мэдээллийг хүргэе. Энгийн зүйлээс ад жаргалын өгөгдлийг мэдэрч баяр жаргалаар дүүрэн амьдарцгаая. Ад жаргалтай мэдрэмжийг төрүүлэхэд эндорфин, допамин, окситоцин болон серотонин гэх дааврууд танд туслана. Энэ нь цуснд орж таныг илүү их ад жаргалтай болгодог юм. Ад жаргалын даавар ихээр ялгарх үед бид бүх зүйлийг хиймээр санагдаж юу ч хийхэд бэлэн болсон байдаг. Допамин сэдэлтийн даавар юм. Допамин талархал сэдэлтийн дааврыг хариуцдаг. Энэ дааврын ачаар бид аливаа зүйлийг сурах хүсэл эрмэлзэлтэй болдог. Ямар нэгэн зүйлийг хийхийг хүсэх үед энэхүү даавар ихээр ялгарч тархинд мэдээлэл очино. Ингэснээр бид өөрийн хүссэн зүйлийг хийх хүсэл эрмэлзэлтэй болдог юм. Допамин дааврын хэмжээг дараах аргаар нэмэгдүүлж болно. Үүнд хамгийн хялбар арга бол амттай зүйл идэх, ялангуяа бяцлах, самар, мах, загас, шош гэх мэт зүйлийг идвэл илүү ихээр ялгардаг байна. Түүнчлэн кофе агуулсан зүйл уух. Гэхдээ үргэлж уух хэрэггүй. Кофе нь уг дааврын ялгарлыг нэмэгдүүлэхгүйч даавар ялгарах мэдрэхүйг сэдэж өгдөг юм. Допамин сайхан мэдрэмж авахд үүсдэг даавар юм. Жишээлбэл хэн нэгэнд магтуулах, эсвэл хэн нэгнээс гинтийн бэлэг авахд допамин ихээр ялгардаг. Өөртөө жижиг зорилго тавиад зорьсондоо хүрснийхээ дараа өөрийгөө бодит зүйлээр баярлуулаарай. Энэ тохиолдолд допамин их хэмжээгээр ялгарх болно. Түүнчлэн бясалгал хийсний дараа бие организм амарч юу ч хиймээргүй санагддаг. Харин энэ үед допамин даавар их хэмжээгээр ялгарч та дахин их хүчээр цэнэглэгдэх болно. Окситоцин даавар нь хайрын даавар юм. Окситоцин дааврын хэмжээ хэдий ч инээ их байна. Төдий ч инээ бид гэр бүл, найз нөхөд, ойр дотныхондоо илдэг ханддаг. Окситоцин дааврыг дараах арга замаар нэмэгдүүлж болно. Үүнд хамгийн хялбар арга зам бол хайртай хүнтэйгээ дотн харилцах явдал юм. Түүнчлэн гарыг нь барих, тэврэх, эсвэл зүгээр л ямар нэгэн таатай зүйлийн талаар ярилцахад дааврын хэмжээ нэмэгддэг байна. Мөн гэрэнт тэжээвэр амьтантай болох. Гэрэнт тэжээвэр амьтанд хижээх боломжгүй байгаа бол та тасалгааны ургамал тарьаарай. Гэр бүлтэй урт хугацааны туршид хэн нэгэнтэй болцож буй хүмүүсийн хувьд окситоцин их хэмжээгээр ялгардаг болохыг эрдэмтэд нотолсон байна. Мөн зөөлөн массаж хийлэг, судалгаагаар зөөлөн массаж хийлгэх нь бие махбодын биоимийн тэнцвэрт сайнаар нөлөөлж сэтгэлийн хямралыг үр дүнтэй давахад тусалдаг болохыг илрүүлжээ. Серотонин даавар нь стрессийн эсрэг даавар юм. Өөртөө итгэл ямарваа нэгэн зүйлийг хийх гэсэн хүсэл их хэмжээгээр төрж байвал таны серотонин даавар хангалттай хэмжээнд байгаа бололтой. Судалгаанаас харахад таны нийгэмд эзлэх байр суурь серотонин даавартай холбоотой болох нь батлагдсан байна. Серотонин дааврыг нэмэгдүүлэх аргад үүнд битгий бүхэгээрээ бүхэх үе серотонин даавар багасж та өөртөө итгэх итгэлгүй болно. Хулуу, бяцлаг, чансан өндөг, эдэм зэргийг идээрэй. Эдгээр бүтээгдэхүүнүүдэд триптофан хэмээх бодис агуулгадаг бөгөөд энэ нь серотонин дааврыг ялгаруулдаг байна. Түүнчлэн витамин В, амин дэмэгтэй хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж болно. Мөн сайн унтаж амрах хэрэгтэй. Чихэрлэг зүйл бага идээрэй. Хэрвээ та чихэрлэг зүйл их идмээр санагдаж байвал энэ серотонин дааврын түвшин бага байгаагийн илрэл юм. Түүнчлэн хүнсний ногоо, жимсгэн төрөл бүрийн каш идэх хэрэгтэй. Мөн йог, бясалгал, халуун вантай усанд хэвтэх зэрэг өөрт тохирсон стресс тайлах арга хэрэглээрэй. Ингэснээр эстрогений түвшин нэмэгддэг байна. Эндорфин даавар нь ад жаргалын даавар юм. Эндорфин өвчин намдаач хэцүү нөхцөл байдлаас хялбархан гарахад тусалдаг. Зэрлэг байгальд бол амьтдын хувьд эндорфин аюултай нөхцөл байдлын үед ялгардаг байна. Эндорфин дааврыг дараах арга замаар нэмэгдүүлж болно. Үүнд идэвхтэй амралтыг илүүд үзэх хэрэгтэй. Үүнд спортоор хичээллэх, алхах гэх мэт мөн энийг дуу сонсох үед бага хэмжээний эндорфин ялгардаг байна. Өдөрт ойролцоогоор 20 минутын турш дасгал хийвэл тухайн хүний бие 12 цагийн турш ад жаргалын даавар ялгаруулсаар байдаг ажээ. Прогестерон даавар. Та унтаж амарснаар уур уцаар ааш зан өөрчлөгдөх байдлаас сэргийлж болно. Энэ дааврын түвшин
Эмэгтэйчүүдэд 35-аас 40 наснаас эхлэн буурч эхэлдэг байна. Дааврын түвшин буурах бас нэг шалтгааны эрүүл бус хооллолт хийх стресс байдаг. Прогестерон даавар нь бие махбодын зүгээс сэтгэл хөдлөл рүү дамжуулалт болон ажилдаг. Тэдгээр дааврыг бодол, идэвхтэй амьдрал болон идэж буух хоолоор ч зохицуулж болно. Харин сонсон та бүхэндээ баярлалаа.